Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2018 онд нээлттэй хийж байсан нэгэн хөнгөн хөгжилтэй киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө суугтаа лайк болон сабад орж дэмжихээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Кино Оросын нэгэн хотод эхлэх бөгөөд манай гол дүр болох 20-р настай Аня гэх бүсгүй тамирчин усан сэрэлтийн дасгалжуулагч Женя хэмээх булчинлаг сайхан биетэй найз залуугийн хамт амьдардаг. Харин Аня өөрөө нарийн боовны газар ажилладаг тул амттай хоол хүнснээс хизээж холддоггүй нэгэн. Уг нь тэд анх танилцахад Аня маш гуайлаг туранхай охин байсан ч хамтдаа амьдарсан хэдэн сарын хугацаанд тэрээр ажлын онцлогоосоо болоод нилээдгүй нэмээд авчээ. Нэгэн өдөр манай хоёрыг нэг найз нь хурминдаа урихад Аняч сандран өмсөх хувцас хайж хэлдэг. Гэтэл хэдхэн сарын өмнөөс таардаг байсан дайшинснууд нь таарха болсон байх ба Аня хинч намайг анзаарахгүй дээ хэмээн өөрийгөө хуурахыг хичээвч бие галбарт нь орсон өөрчлөлт нь дэндүү эст байлаа. Найз залуу Женя үүнийг мэдэж байсан ч энэ сэдв түүнд ямар эмзэг тусдгийг ойлгох тул жин эмсэн талаар нь үг дуурхаас зайлс хийсээр иржилээ. Аняч хэд хэдэн хувцас сольж зармийг нь бүр уурж дасгах нь холгүй юм болж иж арайхийн нэг дайшинс тааруулан өмсөв. Гэвч түүнийг харсан Женягийн царай гинэт хувис хийж хайрлаж дурлаж байсан гуайлаг охин нь аль хэдийн алга болж өмнө нь огт өөр хүн л зогсож байгаа мэт мэдрэгдэв. Мөн уг хоромонд фитнесийн салбарынхан бүх найз нөхд нь эрэхт бол тэрээр ийм тарган бүдүүн найз охинтой гэдгээ мэдгэдгийг хүссэнгүй. Энд Аняг гэртээ үлдээсэй гэсэндээ битүүхэн дохио өгч эхэлдэг. Харин аз болж Аня өөрөө ч би ерөн гэртээ үлдээд пицца захиалж идмээр байна хэмээн хэлдэг. Мөн Аня түүнийг хамт үлдээж хэмээн ятгсан ч Женя шинэ хосуудад баяр хүрчээд л гяс эргээд ирэх хэмээн амлав. Женя явахынхаа өмнө Аняг тэрэн өргөж гал тогооны тавцан дээр суулгасан ч үнсэх гихт нь бултан зайлсхийв. Энэ мэд үйлслүүд нь Анягийн зүрхийг шархлуулсан ч тэрээр үүнийгээ мэдгэдгийг хүссэнгүй. Женяг явсны дараа Аня өөрт тухтай хувцас өмсөөд жинээр гарч үзвэл 76 кг зааж байв. Жин нэмж буйгаа үргэлж ярьж гомдолдогч түүний хийдэг цорын ганц зүйл нь өглөө бүр би үзэгсэлэнтэй би ухаантай гэх мэтээр өөртөө урам хайрлцгаад аяг усал уутуудийнхэн. Харин одоо тэр шарсан төмөс бэлтэж идээд найз залууга эрхийг хүлээх зураа сошиал медиа ухаж эхлэв. Төд удалгүй Женягийн хором дээр найзуудтайгаа ахвалсан зургууд гарч ирэх ба тэдгээр зургийг сайдгар ажиглавал Женягийн эргэн тойронд байгаа бүх охид туранхай фитнесээр хичээлдэг болох нь илт байлаа. Аняч өөрийгөө тэдэнтэй харьцуулан шаналж байтал дахин нэгэн зурган дээр Женя өөр охинтой нилээн дотн байдалтай байгаа нь харагдав. Аняч тэр дор нь өнөөх охины инстаграмыг шалгатал Женягийн газрыг үнсэж буй богино бичлэгч мөн нийтлсэн байх нь тэр. Энэ бичлэг Аняг тэр дор нь хувцаслаж нүрээ будаад хором руу давхихад хангалттай шалтгаан боллоо. Мөн тэр хамгийн сайн найз Наташа аруугаа залгаж хором руу хүргэж өгөхийгүй. Наташач найзыгаа жин нэмснийг анзаарсан ч миний найз яаж ч өөрчлөгдсөн хөөрхөн шүү дээ гэд хацрыг нь зөөлхөн гэж өөртөө итгэлтэй байхыг захив. Хором дээр ирэхэд Женяч нөгөө охинтойгоо хид ойртон бүжиглэж байх ба үүнийг нь харсан Аня уурлаж тэдний дундуур дайрч ороод зогсчихдог. Харин Женя зочирдсан ч юу ч болоогүй мэтэл бүжгэлсээр байдаг ч нөгөө охин нь дургуйцан холдоод явчихв. Хэсэг хугацааны дараа хосууд ширээн суухаар болдог. Аняч юм идэх зураа Женягаас яагаад тэр охинтой тэгж дотн бүжиглэж байсан юм бэ гэж асуухад Женя бид нар бөөнөрөө л бүжиглэж байсан штэ хэмээн болтхыг оролдов. Гэтэл Аня бууж өгөлгүй элдв зүйл шалгаасаар байсанд Женя тэсэлгүй би чамд хайргүй болсон. Чи идэж уухаас өөр юу ч хийхээ болсон. Надад зүгээр л нэг ачаа болж байна хэмээн хашгирав. Ингээд Аняч бүр гомдоод байдал ихэд ширүүн болж байтал шинхэн гэрэлсэн хос тэдэнтэй уулзахаар хүрээд ирдэг. Манай хоёр ч тэдэн рүү инээмсэглэх хичээсэн ч сүйд бүсгүйн Аниагаас хөөе чи чинь жирэмсэн юм уу хэмээн асуучихан тэр. Энэхүү үгс нь Анягийн сэтгэлийг бүр ёроол руу нунахад Женяч түүнд баяртай гэж хэлээд орхиод явчихв. Үзэгдэл салхитахад Аня ээжийнхээ гэрлүү явах автобусанд суудсан хүмүүс түүнийг юу гэж бодхоос ч ичиж санаа зовлгүй тасралтгүй уйсаар л
Удалгүй гэртээ ирэхэд ээж нь нэгэн залуутай болцож байх ба уг залууч нөхцөл байдлыг ойлгож тэдэнд ярилцах боломж олгоод гадагш гарав. Аня найз залуу нь жингээс нь болж хаяад явсныг ээждээ хэлв. Харин ээж нь миний охин тарган бишээ. Зүгээр л ясны бүтэц чинь л өргөн. Энийг яаж чадахгүй шүү дээ хэмээн хэлсэн нь түүний сэтгэлийг улмал сэвтүүлв. Шөнөн тэр ээжийнхээ буудан дээр уцаараа Женягийн зургийг үзэж хэвтэн. Мөн хэдхэн сарын өмнөх гойлог үеийнхээ зургийг харж өнөөгийн байдалтай гутран шаналхан тэр. Маргааш өглөө нь Наташа залгаж түүнийг өөрийнхөө гэрлүү ирэхийг гуйдаг. Аняч Наташагийн эренгүүтэл сасан тухайгаа гомдлон ярьдагч Женя аль хэдийн өмнөх оройн нь Анягийн бүх эд зүйлсийг авчирч өгөөд явсан болж таарав. Ингээд Наташа Аняд амьдрах байр олох хүртлээр нөхөр Демас болон өөртөө хамт хэд хоног амьдрахыг санал болгов. Тэр найзаагаа тайвшруулахыг хичээсэн ч Аня зүгээр л уйлж эргээд нийлхийг л хүсэж байгаагаа хэлдэг. Демас хүртэл түүнийг чи чинь энэ хотын хамгийн халуухан бүсгүй шүү дээ хэмээн сэтгэлийг нь засахыг оролцсон ч нэмэр болсонгүй. Маргааш нь Наташа түүнтэй уулзаж яг Аня шиг байдалд орсон нэгэн найзынхаа түүхийг ярьж өгөв. Түүний найз залуунч мөн адид жин нэмсэнгийн шалтгаанаар түүнээс салжилтээ. Гэтэл өнөөх охин нь Аня шиг гойгнож суусангүй. Шууд л фитнест явж ганцхан сарын дотор хуучин шигээ гойлог болсон байна. Харин хаяад явсан найз залуу нь шийдвэртээ маш их харамсаж эргэж нээхийн тулд ажлынх нь өрөө хүртэл цэцгээр дүүрсэн гэлээ. Аняч үүнийг сонсчоод надад фитнест явах мөнгө байхгүй гэж хэлэхэд Наташа хотын бүх фитнесүүдэд 7 хоногийн үнэгүй туршилтын хугацаа байдаг. Тэрийг нь ашиглаад үнэгүй хичээл гэсэн ухаалаг санаа гаргав. Маргааш өглөө нь Аня өөртөө өнөөх урам зоригийн үгсээ хэлж аяг усаа угаад амьдралдаа анх удаа фитнес зал руу алхан орлоо. Тоног төхөөрөмж дээр ажиллаж чадахгүй гүйлтийн замаас хид хідэн удаа унав. Гэвч түүний энэ хичээл зүтгэл тийм ч удаан үргэлжилсэнгүй. Ердөө 1 цагийн дараа л тэрээр ресторанд орж 2 хүний порц хоол захиалан идэж суулаа. Харин уг ресторанд нь ажилладаг Наташа найзынхаа хоолыг булан авч хасгаад хэдхэн цаг твчиж чадахгүй байна уу чи? Сэтгэлийн тихээтэй байл та хэмээн урам хугаран хэлв. Гэртээ харсан Аня биеэрээ нэг чийгшүүлэгч тос түрхэд турна гэсэн итгэлээр гялгар утаар биеэ орон хэвтэж буйгаар үйл явдал үргэлжлэнэ. Тэрээр энэхүү арга нь үнэхээр өөрийг нь тураана гэж гордон хэвтэх атлаа. Гартаа хатгсан чипсээ амтархан эзээр л байлаа. Энэ бол түүний дисвэр дэвчээрийн бодит дүр төрх бөгөөд шүн дундаж хүлсэж дисэлгүй хөргөгч ухаж байгаад найз Наташада баригдчихдаг. Маргааш нь Аня эрүүл бус хоол юу ч амсахгүй хэмээн өөртөө хатуу хандгайлна. Гэвч нарийн бооны газрын ажилтан түнд энэ нь там шиг хэцүү байлаа. Бялуу чимэглэж байхдаа санамсаргүй хуруундаа наалцсан кремийг долоочхоод нүглээ намжлах айтай 10 удаа суултгийг. Өдөржин хажуудах амттангууд нь түүнийг нэрээр нь дуудан урагтах шиг л байдаг боловч Аня твцээр л. Гэвч нэг удаа түүнийг бүтэн бялуутай ганцаарангийн орхиход твчээр нь тасарч хэдэн минут бялууг ширтэн идэх шалтак хайж өрөөгөөр нэг холгосны эцэст хүсэлтэд дийлдэж бялууны тэнх хагсыг ганцаараа идэж орхив. Энэ мөчтөл Аня өөртөө ноцтой асуудал байгааг жинхэнэ утгаар нь ойлгов. Ингээд тэрээр хэтрүүлэн идэх донтой хүмүүс зориулсан дэмжлэгийн бүлгийг олж уулзалт нь очихоор шийддэг. Тэнд нь олон эмэгтэйчүүдийн дунд Коля гэх ганц л эрэгтэй сууж байх ба Аня өөрийгөө Анжела хэмээн танилцуулж хоолны донтолттойгоо нуухын тулд энэ сэдвээр нийлжил бичиж яваа сэтгүүл хэмээн худал дээрнэ. Бүлгийн ч мөн адил бүгд л асуудлаа хүлээн зөвшөөрөлгүй өөрсдийгөө өмөөрч шалтак тоочно. Үүнийг сонсоод Коля дисгэл алдан та нар өөрсдийгөө хуурхаа болооч бүгдээрээ л тарган би ч гэсэн адилхан химээ хашгираад Аня руу зааж чиний худлаа ярьж байгаа чинь эрт байна. Чи зүгээр л асуудалтайгаа нүүр тулахаас айж байна химээ хэлгээд Аняч сандран уцаар ярих дүр эсгэн гарсан ч Коля түүнийг дагав. Дараа нь Коля түүнийг ресторанд урахад Аня хоолны урилгаас хизээч татгалзаж чаддаггүй зуршлаараа дагаж очино. Тэнд Коля нэгэн сонин санал тавив. Хоёлаа бие биенийхээ фитнесийн хамтрагч болъё. Өдөр бүр хамтдаа дасгал хийн, юм идэх болгондоо бие биенээсээ зөвшөөрөл авна, сэтгэл санаагаар дэмжинэ.
гэлээ. Аняч түүний жинхэнэ санааг таамаглаж ядсан ч энэ хачин боловч эрсдэлтэй саналаас татгалзсангүй. Маргаашнаас нь эхлэн тэд өглөө бүр цэцэрлэг түрээлэнд гүйдэг болов. Эхэндээ Аня Колягаас цэрвэж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам түүнийг үнэхээр сэтгэл сайтай сайн залуу гэдгийг ойлгоно. Коля өөрийнхөө биеэс огт ичдэггүй Аняд хамгийн их нөлөөлж тэр ч мөн адил өөрийнхөө биед хайртай болж эхлэв. Тэд үнэхээр сайн хамтрагчид болж бие биедээ тусалсаар Аня баг багаар жин хасаж эхэллээ. Гэвч Аня усан сангийн үдшилтэд очиж гойлог үзэсгэлэнтэй охтыг хартал өөртөө итгэх итгэлэн дахин ганхаж эхлэв. Харин түүнийг сэтгэлээр унах бүртэн Коля тусалж стрессээ тайлахын тулд хамтдаа уулга алтан хашгирдаг байв. Гэсэн ч Анягийн зүрх сэтгэлд зөвхөн Женигаар хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүсэл байсаар байсан Колягийн атаархлыг төрүүлж байлаа. Сар хагасын дотор 10 кг хайсан Аня Жениатай дахин уулзгаар шийдэв. Тэрээр усны хувцас авч усан санд Жениатай санамсаргүй таарсан мэт дүр үзүүлнэ. Дасгалжуулагч Жения түүнийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Хэсэг ярилцсны дараа тэд усан санд орж аз жаргалтайгаар ус цацалтанд тоглох боловч энэ жаргалтай мөчийг хуримн дээр байсан нөгөө охин тасалж одоо өөрийгөө Жениагийн найз охин болсон хэмээн танилцуулав. Энэ ч Анягийн зүрхийг дахин нэг удаага зүсэх шиг л болж тэр шөндөөл Жениаг мартахын тулд ухаан алдалцаа аригтан цэнгэв. Маргааш өглөө нь тэрээр Колягийн орон дээр нүцгэн сэрэх ба Коляч түүнд юу ч хийгээгүй гэдгийг хэлж тайвшруулахыг хичээв. Мөн өмнөх шөнийн үйл явдлыг эргэн сануул Аня согтуудаа танихгүй залуутаагаад явах гэж байхад нь Коля яг цагтаа ирж нүүрэндээ цохиулж байж түүнийг аварсан байлаа. Энэ бүхний дараа Аня ээж дээрээ очиж болсон бүх зүйлээ ярив. Ээжийнх нь хэлснээр Аняг багт нь орхисон ааваас нь өөдөлтөө сэтгэлийн гүн шарах түүнд байдаг аж. Нэг ёсны трама авсан учраас л өөрт нь муухай ханддаг ч гэсэн Жениагаар хүлээн зөвшөөрөгдөхийг л хүсэж байсан юм байна л та. Ээжийнхээ энэхүү үгийг ойлгосон Аня маргааш нь шууд л аавтайгаа уулзгаар шийдэж Колягаас жолоо барьж өгөхийг гуйлаа. Замд явахдаа Коля түүнд татагдж буйгаа битүүхэн илэрхийлэх боловч Аня нэг их тоосонгүй. Эцэст нь тэд модон байшинд нэгэн эмэгтэй хамт амьдардаг аав Сергейтэй уулзгаар ирэв. Аня түүнээс яагаад өөрийг нь орхиж ийм сэтгэлийн шарах суулгасан асуухад Сергей хариуд нь төрсөн өдрөөр чинь бэлэг аваад очиход чи л өөрөө цонхороо дунд хурууга гаргаж хөөгөө бидтэй хэмээн өөрийгөө өмөрөв. Шөнө нь Аня санамсаргүй лаа унгаж модон байшинд нь гал алдтал охиныхоо аюулгүй байдал санаа зовхын оронд чи миний байшинг шатаачихлаа хэмээн уурлаж хашгирсан аавынхаа төрхийг хараад Аня бүхнийг ойлгов. Ингээд тэд тэр даруйдаа л буцаж явсан ба салхийнхаа өмнө Аня Колягийн хамар дээр зөөлөн үнсэв. Үүнд нь баярлаж аз жаргал думсан Коля бугын цагаа хүртэл зарж Аняд цэцэг авахар явлаа. Гэтэл энэ хооронд Жения Аня дээр уучлалт гуйхаар ирэх ба тэдэж хэсэг ярилцсны дараа дотн харилцаанд орчихдог. Харин яг энэ үеэр нь манай Коля хөөхий цэцэг барьсаар ирээд тэднийг харж голдоо орттол гомдон чимээгүйхэн эргэж явв. Маргааш өглөө нь Аняг сэрэхэд Жения чи одоо бол сарын өмнөхөөс хамаагүй дээрдэж жинхэнэ гой харагдаж байна. Энтэргээл магтаж гартал эдгээр өгсөн сая л нэг Аняд бүх зүйлийг ойлголов. Жениагийн хайр зүрх сэтгэлд нь бас зөвхөн нүдэнд харагдах галбирт нь л зориулагдажээ. Ийм найдваргүй харилцааг хүсэхгүй байгаагаа ойлгосон тэрээр дахин маргалдаж Женигаас бүр мөсөн холтгоор шийдлээ. Тэр оройдоо Колятай уулзгаар гэрт очсон ч хитрхи их гомцсон Коля түүнд алим өгөөд чи одоо жингээ хассан тул бидний хамтрагчийн харилцаа ингээд дууссан хэмээн нилээд гомцсон байдалтай хариулав. Дараа Аня найз Наташагийн дэ очсон ч хаалгаа тайлсангүй. Тэгээд хөршийнхэн цонхоор дамжин гэрт нь ортол найз нь нөхөртөөгөө муудалцсан нөхөр нь гэрээсээ явсан байдалтай байж идэг. Ингээд хоёр найз бие биедээ сэтгэлийн уудлан ярилцаж тайвширцгаав. Дараа өдөр нь аав Сергей нэрж муу аав байсандаа чин сэтгэлээсээ уучлалт гуйгаад охиноо багад нь хийдэг байсан шигээ бүжигт өрөв. Аавтайгаа эвлэрсэн Аня марафонд гүйж буй Колятай уулзгаар очино. Түүний хүүтэн ундаа ууж байхыг хараад ундааг нь булан авч хасгаад чи хангалттай жин хасаагүй байна. Тиймээс миний үүрэг дуусаагүй хэмээн хамтрагчийнхаа хуваар хариуцлагыг гартаа авав. Мөн тэд марафонд оч бүх хүчээ дайчлан оролцож амжилттай дуусгаж чадлаа. Эцэст нь Коля зориг гарган Аняг
үнсв. Ийхүү Аня амьдралдаа анх удаа гадаад үзмжиндээ хит автах нь аз жаргал биш гэдгийг ухаарав. Жинхэнэ аз жаргал бол Коля шиг эрүүл мэндэд анхаарч хичээдэг, мөн өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч өөрөөсөө ичиггүй байхад оршдог гэдгийг ойлгож Аня яг л түн шиг амьдрахаар шийдэж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувагтаа лайк болон subscribe давж дэмжихээ битгий мартаарай.